Ихтэлгүүрийн 100 жилийн ой болохтой холбогдуулаад миний төрсөн Сэдв огтой Цэрмаа тус одоо ихтэлгүүрт 1950 оноос 60 он гартал ажиллаж байсан юм аа. Энэ хугацаанд миний ээж бол жижиг барааны тасаг буюу гурил удаа зардаг тасаг дээр 4-5 жил ажиллаад дараа нь одоо ундаа ус архины ясаг дээр бас ажиллаж байгаад тэгээд хамгийн одоо сүүлд ихтэлгүүрт байхдаа кастч байгаад кастнд одоо нэг 4-5 жил хийж байгаад миний ээж бол одоо өөр одоо байгууллагад тухайлбал одоо мөн 5 дугаар дэлгүүрт одоо мөн хөдөлгөгчөөр хийж орсон. Миний ээж бол энд ажиллаж байх хугацаанд улсаас өгсөн төлөвлөгөөт нь хооронд дандаа 100-аас дээш хувиар давуулан биелүүлдэг байсан гэж байгаа. Өөрөө бол ярихдаа бол би өдөрт одоо нэг доод тал нь нэг 4-5 тонн удаа гурил одоо хилдэг байсан, их ядардаг байсан. Хамгийн дээд талын хүн нь бол 10 хил удаа авдаг. Тэгээд дандаа тэрнээс доош 9 чихэр удаа авдаг байсан. Ингээд төлөвлөгөөгөө би бол дандаа нэг сар болгон 100-аас дээш хувиар биелүүлдэг учраас тухайн үед 58 онд байна уу, 59 онд байна уу нэг хүндэт самбарт зураг авах юм аа. Тэгээд одоо тэнд одоо ажиллаж байсан би одоо бас энэ 100 жилийн ойгоо тохиолдуулаад та нарт ярьж өгч байгаа юм. Ингээд одоо ихтэлгүүрийнхэн 100 жилийн ойг хөдөлмөрийн өндөр амжилт, багтам сайхан амжилтаар ухтаараа гэж хамт олонд нь өрөөё дөө. 100 жилийн түүхт ус ихтэлгүүр